Нано технологи гэж юу вэ? Энэ нь хүний нэг үсийг 100,000 хуваасны нэгтээ тэнцвэж асар нарийн молекул бүтцтэй дэвшилтэт технологи юм. Энэхүү гайхалтай бүтцийг ашиглан дэлхийд даяар бүх салбар төрөл бүрээр ашиглаж эхэлж байна. Тэр дундаа эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт хүч төрөн шин эмчилгээний төрөл бүрийн аргууд нэвтэрсээр байна. Энэ дундаа арьсаар нэвтэрч ордог трансдермал системийг дэлхийн эмийн холбоо болон эм судлаач нар нэгэн дугаар хүлээн зөвшөөрч өдгөө дэлхийд даяар хэрэглэж эмийг уух аргаас татгалзахыг уриалж байна. Учир нь нано наалт нь арьсаар дамжин цуснд нэвтэрч ордог учраас бүх хэд эрэхтэнд 100% хүрдэг. Мөн элэг, ходоод, бөөрийг бусад эмийн бодис шиг гэмтээхгүй гэдгээрээ асар их давуу талтай юм. Иймд нано наалт болох 100% ургамлын гаралтай шинэ 90 үеийн эмчилгээг хэрэглэж эхлэхийг зөвлөж байна. Үе мөчний нано наалт үе хоорондын шингэнийг нөхөн төлжүүлж өгнө. Үе хоорондын шингэнийг нөхөн төлжүүлж өгснөөр гэмтсэн мөгөөрсөн эдийг буцаагаад нөхөн төлжүүлнэ. Ангины гаралтай болон бүх үе мөчний өрөвслийн өвдөлт завуурыг арилгахад хэрэгтэй. Хүний биеийн өөрийгөө эдгэх чадварыг сэргээж, үений хэлбэр дүрсээ алдсан, мөрийсэн, өрөвсөж шохойдсон, нурууны үеинд суулт үүссэн зэрэгт ашиг тустай. Хатуурсан мөгөөрсөн эдийг зөөлөж, яс ургалтыг шимэгдүүлэх үйлчилгээтэй. Одоогоос 3 жилийн өмнө харж өгöd хөлгөр явж чаддгүй хэл ирдгөөсөн одоо иргэвэсэн харж өгöd одоо үеийн наалцыг наасан өжөрсөсний наалцыг нааж ирсэн яаш одоо бүх юм хэвэн болж сайхан болж да наалцыг наасан хаш одоо хөлгөр өвдгөө болж яа одоо явдаг ярддаг эржижээ бүгд ойлгосоо. Нано наалтлаа баярлаа. Манай нано наалт маань эргэтэн систем рүүгээ чиглэсэн 20 төрлийн наалт байгаа. Дархлааны, үе мөчний, нүдний, зүрх судасны гэх мэт наалтууд байгаа. Зарим өвчнөлөөр бусад төрлийн наалтуудыг хамт хавсарч хэрэглэхэд ашиг тустай тул дээд тал нь 3 төрлийн наалтыг хавсарч хэрэглэж болно.